эсхий түүрхтэн үзүүлж байна. Одоо ингээд нүдийг ингээд тагилдаг тий. Тэр үед одоо ямар үед одоо тэгж тагилдаг? Энэ бол томогоо гэдэг. Энэ нүдийг тагилдаг. Тий, нүдийг. Энэ бол ямар ч нэг малгай, бүргэдийн малгай энэ тэрэ гэж хэлэхгүй зөвхөн томогоо нэртэй явдаг. Томогоо гэдэг бол эмэгтэй хүний нэр юм байлээ. Нэг хүний. Тэгээд тэр хүний нэрээр нэрлэгдсэн байна. Анх бол энийг бараад тэгээд малгай хийхгүй нь олдохгүй. Тэгээд бүх хүнээр хийлээ. Дизайнер улсуудыг дуудаад урлагтаа гарын. Эний малгайг сайхан хийж өгсөн хүнд охиноо өгнө гэж амласан гэдгийг. Домогтой юм байлээ. Тэгэхээр нэг хүүхэн орж ирээд наатхаа нэг дэвүүлчихгүй юу гээл бүргэдийг. Чи ингээл дэвүүлсэн байгаа. Тэгэхээр гараа явчаад тэгээд дэвээ бүргтийн зургаар энийг бол юу болгоод энийг бол задлахт бол дивж байгаа бүргдийн дүрс гардыг. Энэ томоо. Тэгээд тэр хүүхэн энийг авчирээд гэсэн чинь одоо нөгөө охин нөгөөш тэр чинь нэмэгтэй хүн болчихгүй юу да. Тэгэхээр за энэ бүргдийн малгайг чиний нэрээр нэрлэе. Ингэж. Тэгээд тэр чинь одоо юу одоо 40,000 жил хүртэл тэр хүүхний нэрээр томоогоо болоод явж байгаа юм байна. Энэ ч бас өөрөө нэг түүхтэй юм байлээ. Тийм байна. Тийм учиртай юм. Тэгээд тийм учиртай. Энийг бол нөгөө бүргэд бол 3,000 метрт дээшээ яваад 11 км-ийн саана байгаа гүйж байгаа хулгуныг өлдөг тийм хурс ийм жижиг хулгун. 10 хэрч одоо бүр тэр 11 км-с гэсэн билээ. Тэгэхээр нөгөө эн чинь гартаа явж байгаа юм болгоны бүгдийг хараад зүгээр суудаг байхгүй. Тэнцээ явж байгаа ингээл тэрний оронд ингээд суухаар энэ зүгээр сууна гэсэн үг. Юм. Тэгээд одоо бид нэр ча одоо тэнцээ нэг үнэг явж байгаа ингээл хаа гэл ингээл ахын готл тэгээд 1 секунд дотор л хардаг. Тэр нэг тийм зөрүүлтэй. Тийм зөрүүлтэй чинь. Өдөр хааж тавингууд хөдөлж байгаа. Ганц л юм амтныг бол хардаг. Тийм. Анхаард нэг ихтэй тамирддаг болж байгаа. Тийм ээ. Тэр энэ хоёр өөр нэг үү? Хоёроор. Тэр одоо ямар бүр? Тэр бол хархан нүдтэй, энэ бол чаар нүдтэй юм байна. Ялган гэхдээ бол яг өөрний нөгөө юу ялган л та тэр чад. Хүн ч одоо нэг синхронуттэй юутай байдаг шүү дээ. Тэр үн шиг л байхгүй. Хайраас өөр хүн ойртуулах уу? Ойртуулна. Тэр одоо жаахан ууралж байгаа тэр үнэ хол тэгээд. Тэгээд хэдэн жил болж хэдэн настай вэ? Тэр бол 3 настай. Энэ бол 4 настай юм байна. Хоёулаа бол ер нь залуу үргэт. Хоёулаа залуу үргэт юм байна. Хоёулаа одоо юм бэ нөө? Хоёулаа юм. Хөөх юм а тэнгэрийн жиг үрдэг. Шууны хаан шүү дээ. Тэ шууны хаан. Тэнгэрийн жиг. Тэ энэ бол суунтаа бид нэр таргалуулдаг. Таргалахт бол ээж нэг юм учиртай юм байна. Одоо нарны баяр юу наврсын баярын үеэр бүргдийг анг дээр тавихыг хориглодог. Тэр бол бас нэг удирдалтай юм байна тий. Бичигдэг хууль юм байгаа. Тэр яагаад гэвэл нөгөө нарны баярын үеэр бүх жигүүрт нь амьд нь бүгдээрээ бол гадраас ургаж гардаг. Нөгөө одоо шоргоолж моргоолж нь юу вэ? Тэгэл тэр дээр бүгдээрээ ингээл амьдраад ирэхээр л тэгээд нөгөө туулаа энэ туулаа бүжингдэж шон өнөг бүгдээрээ гүлгэлдэг цаг тэр үед бол бүргэдийг барихыг хориглодог. Тэр үеэс эхлүүлээд энэ бүргэдийг таргалуулж тэгж яваад тэгээд 9 сард бол бүх саяны одоо бүжин тэгээд гүлэг эднэр бол бүгдээрээ өөрийнхөө биеийг хамгаалж чаддаг үеэсээ бүргэдийг соож эхэлдэг. Тийм учиртай юм байна. Тэр хүнд одоо та ингээд ер нь байнга л одоо ингээд энэ дээрээ тийм аваад явна тийм. Та ингээд гар дээр барьж өгч болно.
Одоо байнга ингээд гар дээр авч явна шүү. Тэгэлгүй яах вэ? Та нар энэ бол нэлээ Үгүй юу байх нэ те. бид нарын одоо нэгэндээ хобби болохоор л гараа өргөж байгаа. Гараа өргөж. За аа. За. Одоо энийг ингээд байнга яваа та. Байнга тэгж явна. Энэ гар бол нэлээ. Энэ дагуур нь бол тулгуур моттой нөгөө эмэйл дээр тулгуур моттой. Өдөртөө бол бид нэр бол 100 км-ийг бол тэрүүгээр аваа явчих чадна. Тэнтэй. 6-7 км. Чи суугаа явах уу? Гоо мөрөн дээр биш яг наач гар дээр аваа. Энийг одоо явах уу? Нутг чинь Биалай гэдэг том бэли. Биалай гэдэг нэртэй. Ингээд яа. Ингээд яваад. Эцэг бол өөрөөсөө алдахгүй мэй. Олдохгүй тэр. Гараа бүр доошоо болгоул бат чинь ингээл дэшегээ явчихна. Тэгвэл аюултай. Гараа бол таавал дэшегээ барьж явах юм. Өөр дэшегээ. Дэшегээ өрөхгүй. Өөрөөр өвсөлтөө байсан. Ааха тэгээд тэгдэг байхгүй. Бүр доошоогоо болгоул толгоон дээр гарч. Дэшегээ яв. Энэ саруул ямар амар юм бэ? Хөөнөд шээ. Хүчтэй байдаг юм байна шүү те. Бүх чиг бол. Тэг за тэгээд Ямар за тэгвэл л даарахгүй. За одоо тэгээд доошоогоо тавьчихвал тэгээд тэгээд өөрөө бүгч. За. Хүн юм байна. Гар юм байна. Тайдууд энэ гар бол нэлээ. Бид нар бол сурсан юм л да арахгүй. Тэгж аргагүй. Сурсан юм бол арахгүй л. Одоо өдөрт одоо ингээд нөгөө хоолундын одоо өдөрт хэдэг өөхөө. Яг бид нар бол суундаа бол магцах юм тий. Гоо суундаа бол бид нар хамаагүй өгнө. Өдөрт бол идчихвэл өгөөд л байна. Гэхдээ нэг таруугыг ийш суучаа. Нэг таруугыг одоо авчрээд өглөө гэх чинь энэ ч 4-5 хоног бол өл татаад суучдээ. Яад чинь 2-3 хоног бол өл татаад тэрнийг бол шингээгээ тэгээд суудгийг. Өвөлд бол өдөр болгоно өгнө. Мах одоо тэгээд одоо тар өөр төрөл байх уу? Яг тийм мах идэх гэсэн хамаагүй юу? Хамаагүй. Энэ мах л бол түүхий мах идэнэ. Онцлог нь. Бусалсан юм идэхгүй. Буудаа идэхгүй ямарч. Тэр их өөр юм а тий. Жохон хүзүүн уртын тий, тийм ээ. Гайгүй юм. Энэс жахан томтой. Том юм тий. Том. Гэхдээ бол энэ бол мундаг дайшин мөргөд байна. Энэ. Энэ мөргөд бол өнөхөр дайчин мөргөд. Энэ нэгдлийн хумснууд байхгүй. Хараа. Тийм байна. Энийг бол өнөг яар гайцсан. Тулгааны үед бол одоо ингээ гэмтэг асуудал одоо яах юм бэ? Энэ ч одоо ангийн үед бол их гэмтдэг байхгүй өргөд. Тийм үү. Их гэмтлээ. Энэ бол нодлон шонд буусан шон дээр. Байгалийн шон дээр ингээд ууга барьс. Тэгээд тогтоод чадаагүй. Нөгөө бүлгэж байгаа шон шидээд яа. Тийм амар зоригтой. Зург гэдэг чи айхтар. Гэхдээ бол тэгээд бол бүгд тийм биш. Тэр бол юу гэ? Малгай гинөө? Малгайг авчиж бол. Малгай юу гэдэг лээ? Томоогоо гэдэг. Томоогоо. Хүний нэр байна. Тий, хүний нэр, эмэгтэй хүний нэр гэдэг юм. Тэгвүрт шүүнийхаа сайх юм нэр нь сайх мөнхөрчтэй. Тий. Соёл тэрнийг чинь тэр нэрийн тэгж өгж байгаа тэр хүн ч бас мундаг ухаантай хүн юм байгаа юм л да тэр. Тийм байна. Тэгээд бол тэрнийг бол чи бол шиний нэрийг чинь л үлдээ өөр юм яах уу гэлээ тэгсэн байна л да. Нүд мүдэн анд ингээд хүний анивч нь айгу хурдын тий. Энэ ч бол тэр айхтар. Энэ бүргэдийн соёл өөрөө бол том юм л да. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хэлбэр. За нэг манай
асуучих энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-аас 20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Мөн очиод угсарч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 3 91 тэг 88 22 85 85 85 51. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог ламп солих, нүүр солих, ледлийг солиулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үйлдэлсэн манай байгууллага. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэн сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүлт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 95 99 34 29. Нэвтрүүлгийн ивент тгчээр ГГ Гоёл брэнд. Монголын уламжлалт өв соёл, зүү ороож ойсон арьсан ширэн бүс. Нарийн гар урлал, ур ухаан, чамин тансах хийц, бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан. ГГ Гоёл брэнд. Орглон мөнгөн аяг. Уламжлалт ур ухаан, гар хийц, технологийн дэвшилтэд үйлдвэрлэл бүхий тансаг бэлэг. Стандарт шаардлага бүрэн хангасан мөнгөн аяг. Баяр ёслол, хурим, төрсөлтийн баяр, төрсөн өдөрт онцгой дурсгал болно. Хийц хэмжээ, өргөн сонголт доогоор худалдаалагдах ба мөн таны хүсснээр захиалга авна. Түүх, ур ухаан, гоёлын тансаг мэдрэмжийг мэдрээрэй. Амьдралын онцгой мөчүүдээ оргилуун мөнгөн аягаар чимээрэй. Хаягныг хүнсний хор мөнгөн завьяатай байрны баруун захад Gold дэлгүүр 8 9-р лангуу. Утас 90 11 17 18. Akara düşkün balamın öptürgem betke samadım. Kara
сенен қайқайып жайлауға көшіп барамын малым бар алда бағамын құр бойда мәңге саламын тоқпақ жал торы мінгенім жайлауға көшіп барамын тоқпақ жал торы мінгенім жайлауға көшіп барамын ауасы тұнық даланың көркіне көз сап қарадым беткейде суға бет жуған жайлауға көшіп барамын өресін жайған ананың ақ құртын аңсап барамын айран сүт қымыз ішілген жайлауға көшіп барамын айран сүт қымыз ішілген жайлауға көшіп барамын іздері қалған бабаның сөздері қалған дананың бағынан сойып той қылған жайлауға көшіп барамын желіге құлын байлаған буында бұлбұл сайраған ат шауып көкпар ойнаған жамбар ма жанат жайлаудан ат шауып көкпар ойнаған жамбар ма жанат жайлаудан Ер нь тэгэл аратан жигүүртэн чуугуудтай бас энийг хайрцаж сургана гэдэг бол тэгэл ихэд Энэ бол амаргүй энэ бол амаргүй юм. Хатаач. Энэ бүргэд болгонд дайчин биш гэж ярьсан. Энэ хоёр бол 2 онд. Заримдаа бол тэр бол их соёлох шаардлагдан. Энэ бол соёлох нь бас гайгүй. Одоо нэг орой хурдмөр нэг юу очтыг аваа явчихдаг штэ тэр шиг. Тэр бол өөрөө ирнэ явчихдаг. Та бол нүүдэлчдийн юугийг бол сайн мэддэг юм байна. Одоо ингээд жууш аялагч нар ирвэл таадмаар ингээд нээлттэй юу? Нээлттэй. За тэгвэл одоо Баян-Улгийн аймгийн Алтай сумын дээрээ засаг даргын хамгийн газраас нь одоо жигүүрг аваад энд одоо ирж аялж бас болох юм байна. Тэгээ мөн одоо Тэнгэрийн цагын жигүүртийн шувуудыг те яа сургадаг энэ бүрдийн шувууны тухай түүх талаас сайхан танилцаад дээр нь одоо дүүгийн сайхан язгуур урлаг байж та те казак ард түмний болон доомбор энийг сонсоод ингээд дээшээгээ сайхан аялаад тийм ээ Малчтар ороод айрыг цагаа уугаад ингэж бас сайхан аялж болохоор нэг нөгөө яг хотонд нь очиж аялахыг бас хүсээд байна шүү дээ. Одоо гэр бүл дээр аялах те. Ингэж ирвэл бас нээлттэй байна тийм үү? Нээлттэй тэнд бол. За ингэж сайхан аялахыг та бүхэнд бас урьж байна. Тэгээд манай ах одоо тэгээд одоо нээлттэй л гэж байна. Сайхан ирээд Монголынхаа үнцэг болонд оршин тогтнож байгаа энэ олон ястан үндэстний өөрийн одоо тэр өв соёл үүх түүхүүдтэй сайхан тэр дундаа одоо Монголын сайхан казакуудын ёс заншилтай бас ингээд та бүхэн сайхан гэр бүлээрээ сайхан аяллаараа гэдэг ба сайхан уриалж байна. Одоо ганц би одоо энэ дээрээс ганцаар үзээд одоо яах вэ тийм ээ? Тийм ээ. Энэ ямар нэртэй газар юм бэ? Энэ бол Алтайсан Даваат гэдэг. Даваат гэдэг. Тийм. Энэ болохоор Алтайнаар энэ бол одоо тэр харагдж байгаа шуугар бол одоо газрын зүр дээр байгаа.
газрын зураг дээр байгаа өвчин уул гээл тэрний одоо юун дээр л амьдардаг бид нэр. Та хоёр маар нөгөө 2000 хэдэн онд л нөгөө мориороо дэлхийг одоо нөгөө хамгийн хол одоо тойрсон. Тэр юуг нэг яриач. Бид хоёр бол хүү бид хоёр дүү байсан Норвег гэл. Одоо Улаанбаатар дээр байгаа. Тэр бид 3 тэгээ Канадын нэг хол аялагч одоо Long Riders гэж яригддаг хол аялагчдын дэлхийн юу байгаа хамгийн хол аялагч тэгэл тэр хүн бол мороор тэр одоо хинтийн хараа зурганы нуруугаас нашаага Монголыг бол яваад ирээд ахаад Казахстаны натлын өсгөөс тэр Каспийн тэнгис хүртэл бол морьтой 2 жил явсан. Эний маань одоо зорилго маань юу гэхэлэр бол Шингис хааны гарсан газраас очсон хөрсөн газар хүртэл морьтой явна гэж бид нэр орондоо том зорилго тавиад тэр зорилгоороо бол тэгээ явж агаад тэр Казахстаны тэр дараагийн жилд нь бол тэр их хааныхаа тэр Монгол мориор хаан хамгаалсныг тэр газар хүртэл одоо мориор Монголын тэр морийн тураагаар тамгалсан газарт нь ахаад нэг морийн тураагаар тэгж очиё гэж тэгж зорилго тавьж ясан. Харамсалтай нь бол тэр Казахстанаас хашаага бол Каспийн тэнгисийг бол гадлж чадаагүй. Яагаад гэвэл тэр бид нарыг бол одоо спонсорлж байгаа хүн маань биеийн муудаад тэгээд спонсорлж байгаа. Тэгээд мөнгөний угаар бол бүх юм бол мөнгөний ханштай тогтдог. Явах болгонд бол тэгээд бид нэр бол өөрсдөө бол жирийн малчин улсууд нэг их мөнгө бол тэгэл хашаага бол одоо тэр сайхан оронжил их хааныхаа эзэн бог Шингис хааныхаа тэрийг одоо сайхан бодож тэр хүрсэн байх шүү дээ. Тэр хүрээл тэгэл цаашаага тэр хүний биеийн сайн байсан бол бид нэр чи цаашаага яваад л байх байсан. Одоо бол тэрнийг дуусгаад цаашаага явах боломж нь одоо бүрдсэн байсан л дээ. Одоо тэр хүүтэл та явсан л байна да та хэд. Энэ одоо бахархах шүү дээ. Тийм ээ. Энэ одоо яг тэнд очиод ингээ буцахад одоо хэдэн мянган ингээд тоног одоо бараг бид нэр бол 5000 км газар явсан. Тэр чи одоо нэг жилд бол мориор алхуулаад нэг жилд бол 3 сараар явж ирсэн. Энэ жил нэг 3 сар явчаад аяллаа дуусгаад дараагийн жил тэр хөрсөн газраас хашаага бол 3 сар гэл тэгэл тэгж явж ирсэн. Морины хөлөөр Монгол морныхаа туурайг тэр хүртэл одоо явсан хүн бол одоо тайр болж таарж шүү дээ чи одоо бас. Энэ бол бас одоо Монголынхаар бас нэрийг гаргаж бахархал юм шүү дээ. Тэр Монгол хүн тэр тийм ээ. Тэр сайхан Монгол адууны туурайг энэ Монгол орныхаа нэрийг бас тэнд бас гаргасан байна гэж би одоо тэгж харж байна. Тэнд бол зүгээр нэг юм аялаагүй. Тийм ээ. Тэр чинь тэгвэл яг хөө тэр чинь Монгол бид нэр хаасайгүй явж байхад л бол хаанах юм гэж асууж байгаа. Тэгж асуул тэнд л тохиор шүү дээ. Хаанаас явж байгаа Монгол үе одоо юу вэ гээл тэд нэр ч одоо Монгол хүн тэгээд Монгол хүн ягаад казакаар ярьдгийг ингээл Казахстанийнхан. Яг хөө үндэстэн байж болно бид нэ казак штэ. Монгол орны Монголын хэсэг. Тэгээд Казахстаны ч улсууд нь тэгж дотроо бол тэгж явж үзээгүй байхгүй. Гоёхан цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгооё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхан брэнд. Таны бие өвдөж, эрч хүчгүй болсон мэт санагдаж байна уу? Манай биоэнергийн төхөөрөмжийг өдөр бүр хэрэглэж, биенийхээ дулааныг зохицуулаарай. Хөлөө ердөө 30 минут тавихад л биеийн дулаан 1 хэмээр нэмэгдэнэ. Эсийн үйлдвэрлэлийг дэмжин, эсийг шин тэжээлээр хангана, эсийг хүчил төрөгчөөр хангана. Биед хэрэггүй хог аяглыг зайлуулна, хүчтэй арилгана, судас тэлэх үйлчлэгээ үзүүлнэ.
урчин суллаж амраан, өөхийг шатааж тураах үйлчлэгээтэй. Арьс чангалж хөгшрөлтийг удаашруулна. Бодисын солилцоог идэвхжүүлэн дархлааг сайжруулна. Үе мөчний өрсөлийг дарж өвдөлт намдаана. Манайхыг Баянгол дүүрэг 3-4-р хороолол өргөө кино театрын замын урд 9-ийн А байр цагаан өргөтгөл. Утас 8011 6910. Номин газ компани орон нутгийн хэрэглэгчдэд зориулан 21 аймгийн онцгой худалдаагаа зарлалаа. Хэрэглэгч та 4-р сарын 26-ныг дуустал орон нутгийн номин сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 10 болон 12.5 кг композит баллоныг газ мэдрэгч хомууд, шланг, редукторын хамт 10% хямдралтай үнээр худалдан аваарай. Мөн 10 болон 12.5 кг баллон дангаар нь худалдан авбал урт газын хошуу бэлгэнд дагалдана. Үл тасалдах үнэн чиргэлээ. Wanderer. Дүнжин гарав худалдааны төвийн 175 дугаар павильонд бүх төрлийн цагаан идэ болон орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүү, тараг, өрөм, хоормог, уураг, ааруул, аарц, холимог тос, цагаан тос, шар тос, борц, чицэргэн, анс, жимс, хэвийн боов, боорцог, бор арвайн гурал зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Хаяг Дүнжин гарав худалдааны төв 175 дугаар павильон. Холбогдох дугаар 99 45 66. Мөн манайх малчтаас цагаан идэг байнга худалдан авч хамтран ажиллаж байна. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны эртэйгээр худалдаалагдаж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е-амин-димэр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа, шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 55 85. Нэвтрүүлгийн ивент төгчээр Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Дугаар нэг хөөмөлдөн. Кайын чарабасты кешпи аскаралып тоғырыстай ялғындай шаша құлаға түсіліңсін мұраны қыран екенде ел жоластай Сарқырап жүйнеші жүртірнек шықты тақыр негілімдай яңды ғұртты тастан қайтмастас түлек шыққан жылы ол жаға кенелдеді барлы ғұрттай Анаға шыққан жылы тіпті күшті қоңыраңның қойындай басын қызды қана шыққан жасында түлгіз баса есімде берместен алып ұштай сайхан жигүүртэн шоундаа сайхан зориулж байгаль алтаа хангаа уулуусаа өрөөж энэ сайхан магтаал хөөмөг явуулсан. Дүүдээ талархлаа. За баярлалаа. Одоо бас гаргасан олон бас дуу байгаа юу?
Энэ одоо өөрөө зохиосон уу? Би өөрөө зогоосон дүү бас. Тэгэд ардын авьяастай би тий соёлын дөрвөний ажилтан хүн болохоор хүн байх шүү дээ. Энийг одоо бүр улс орноо сайхан дэмжиж энэ одоо асар их одоо тийм ээ энэ авьяастай хүмүүс маш их байдаг шүү дээ. Ийм хүмүүсээ сайхан дэмжиж өгөх юм бол өшөөл илүү энэ ч нүү одоо дэлгэрчээдэг. Сайхан өвгийг бас тээж өв тээж хүн байх нь байна. Монгол улсын бас нэг соёлын дэргүүний ажилтан болоосоо гэж ахна. Ерөө. Сайхан. За баярлалаа. Хайр багш бодож байна. Ийм сайхан мундаг авьяастай байх нь. Үнэхээр бас ингээд нэг юм энэ хөөмийг шил юг ингээд байгаль халтаа хангаад ингээд зориулсан ингээд тийм энэ айлгыг ингээд яхад та ингээд дотроос бас ингээд өөрөө тэр бүх зүйлээ бас ингээд нөгөө оюун ухаандаас төсөөлж бодож басны сайхан аялдаг баг тийм ээ дотроос тий хөглөгчөөдөг тий тэг хүний нэг энэ аваа байна тий амаас энэ аялгуу гарч ийн амаас тэр хөөмийг гарч байна энийг одоо тэгэл гаргаж ирнэ гэдэг бол энэ чинь ховор авьяас шүү тий та одоо бас аян хөөмөлдөг байна. Одоо хүү юм байгаа чи болол одоо бас ахны хөөмөл юм уу? Ээр нөгөө суур хөгжим байна да. Тий. Манай нахс бол суур сайн татдаг лээс. Тэгээд тэр суурын би төвгийг оруулж ирсэн. За. Суурын төвгийг оруулдаг байлаа. Нахсах маань сайхан суурч юм байна. Тэгээд дараа нь бол тэрний нөгөө аялгыг нь оруулж чадаагүй тэгээд тэр чинь. Тэрнээс биш юу бол одоохондоо суур татчих. Хүү маар л байсан. Одоо энэ сайхан хүү одоо энэ сайхан хүү манай хүү тий авахгүй сайхан гаргаад. За баярлалаа. За баярлалаа. Дахин сайхан уулзах ерөөдийг тавья. Чадвал дүүн одоо бүрдийн баяраар нэрий. За тэр бүрдийн ан явах үед нь 10-11 сарын үед одоо нэг 10 гаруй хоног тэгэл хав сайхан налтаа юугаар сайхан тэнгэрийн жигүүртэн шуугаа сайхан бас явъя гэж бодож байна. Дахин уулзах сайхан ерөөл тавья. Та бүгдтэй талархлаа. Өөртөө сайхан алтан сайхан өв соёлоо Монголын ард түмэндээ харангүй сайхан хайрлсанд нь талархж байна. Мал сураг нь 10 бодоо шиг харивж болт тугай. Эцэг үүдний өв соёл үүх түүхэн ариун сайхан дэлгэрч гал голомт нь үеийн үедээ ариун сайхан бадарч бол тугай гэж сайхан ерөөй. За баярлалаа. За. Aylamışsın necime Honguç yavsın sakında Aylamışsın necdige Honguç yavsın sakında Oylamışsın necime Honguç yavsın sakında Oylamışsın necdige Honguç yavsın sakında
Эсхий түүрхтэн үзүүлж байна. Маа тэр мартсан байна.